хамтдаа цуглах боломжийг үргэлж ирээд бурхандаа талархъя. Тэгээд өнөөдөр хамтдаа залбираад өнөөдрийн цагийг эхлэе. Баярлалаа бурхан аваа. Танд өнөөдрийн цуглаанаа өргөж байна. Энд яригдах үг нэг бүр танаас ихтэй холтгой гэж гуйж байна. Та хүнийг бүрт зүрх сэтгэлд нь тэр үгийг оруулж өгөөрэй гэж гуйж байна. Одоо өнөөдөр туулж байгаа тэр зүйлүүдэд нь энэ үгнүүд хэрэг болоосаа гэж гуйж байна. Ирээдүйн амьдралын өдрүүдэд нь бас хэрэг болоосаа гэж гуйж байна. Өнгөрсөн амьдралаа эргэж харахад бас хэрэг болоосаа гэж гуйж байна. Тэгээд харин сүнсээр та энд оршихоор дүүрэн байж өгөөч. Энэ цагийг та өөр өдөртөж өгнө үү гэж Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За бид нэр шинэ гэрээгээр нэг хэсэг аяллаа. Тэгээд 1-2 дугаар Тесалоник ном маань явсан. Одоо хуужин гэрээрээ буцаад бид нэр ирж байна. Тэгээд өнөөдөр шинэ ном эхлэх гэж байна. Өнөөдөр эхлэх гэж байгаа ном бол Хүрүүт гэдэг ном байгаа. Тэгээд та хэд маань энэ түүхийг, энэ эмэгтэй түүхийг сайн мэддэг баха. Тэгээд хамтдаа бас энэ Хүрүүт гэдэг эмэгтэй түүхээр харилцгаая гэж уриалъя. Тэгээд за нэгдүгээр бүлэг өнөөдөр бүхэлдээ яригдана. Нэлээд урт текст байгаа бүгдээрээ. Тэгээд эрхэгийн хэлснээр анхаарлаа төвлөрүүлээд бурхан оршоо сонсцгоё. За өрөөд намаа гаргасан баг тий стандарт монгол орчуулгаас захирагчдын засаглаж байх үед нутагт нь ган гачаад болсон тул нэгэн Иудагийн Бэтлехемээс эхнэр хоёр хүүгийн хамт Моавын нутагт түр суухаар явжээ. Түүний нэрийг Илимелех, эхнэрийг нь Номи, хоёр хүүг нь Махлон, Килион гэх бөгөөд Иудагийн Бэтлехемээс гаралтай Ефратууд ажээ. Тэд Моавын нутагт ирж тэндээ амьдран суув. Гэтэл нөхөр Илимелех нь нас орж Номи хоёр хүүтэйгээ хоцорлоо. Хоёр хүн Моав бүсгүйчүүдээс эхнэр авсны нэгийг нь Орпа, нөгөөг нь Рут гэдэг байв. Тэд 10 жил тэнд амьдран суужээ. Тэгтэл бас Махлон, Килион хоёр нь нас барж Номи нөхөрчгүй, үр хүүхдчгүй хоцров. Номи, Рут хоёр Моаваас хөдлөв. Яваа ард түмний хоол хүнсээр харж хандаж байгааг Моав нутгаас Номи сонсоод хоёр бэртэйгээ тэндээс буцахаар хөдлөө. Тийхүү тэрээр байсан газараас хоёр бэрийнхээ хамт гарч Иуда нутаг буцах зандаа ороод хоёр бэрдээ та хоёр явдаа их ихэндээ хайр талигаачтад бол надад үзүүлсний чинь адилаар яваа та нарт инэрл журмаа үзүүлэх болтугай. Та хоёрыг яваа хань ижилтэй болгож та нар гэр гэртээ амар амгалан идэх болтугай гэд тэднийг үнсэв. Тэгтэн нөгөө хоёр дуу хадаан уйлалдаж тантай хамт таны ард түмэн дээр очно гэцгээв. Харин Номи буцацгаа охид минь надтай хамт явж яах нь вэ? Та хоёрт нөхөр болох хүүгүүд хэвлэлд нь одоо байгаа билүү? Буцаж үз охид минь явцгаа. Нөхөрт гарахад би дэндүүх өгчтөн. Хэрв надад гордлого байна гэд өнөөшөө эрт гарч бүр хүүгүүд төрүүлээ гээ. Тэднийг 90 цент хүртэл та нар хүлээн гэж юу? Тэгээд та нар нөхөрт гаргалгүй хясагцаар байх уу? Үүдээ охид минь Явагийн мотор миний эсрэг байсан учраас та нараас илүү надад гашуун зовлонтой байна гэлээ. Тэд чангаар дахин уйлалдаж Орпа хадам ихээ үнсээд харин Рут хадам ихээсээ зуурж авлаа. Номигийн хамтаа Рут Бэтлехем рүү яв. Номи хараач авьсан чинь ард түмэн бурхан шүтээр рүүгээ буцлаа. Чи ч авьснаа дагаад буц гэв. Харин Рут та хамт явах юм боловч таныг орхихыг надаас бүү шахаачтай. Таны явах газар би явж, таны суух газар би суун. Таны ард түмэн миний ард түмэн бол таны бурхан миний бурхан болно. Таны нөхцсөн газар би нөхчөж тэнд ясаа тавина. Үхлээс бусдаар танаас салбал яава намайг цээрзүлэг нэмээд бүр нэрвэл гэлээ. Ийхүү өөртөө нь явхаар Рутын эргэл буцалтгүй шийдсэнийг хараад Номи юм хэлсэнгүй. Номи Рут хоёр Иуда боцов. Тэр хоёр явсаар Бэтлехемд хүрлээ. Тэднийг Бэтлехемд орж ирэнгууд хот даяараа тэр хоёрын талаар шуугилдаж эхнэр хүүхнүүд эн чинь Номи гэж үдээ гэлцэв. Тэгтэн тэрээр намайг Номи гэж битгий дуудаа, харин Мара гэж дууд. Төгс үч тэрээр намайг ихэд гашуудуулсан. Тэгш дүүрэн гарч явсан боловч Ява намайг хоосон буцаалаа. Ява миний эсрэг хандаж төгс үч тэрээр гайхамшиг учруулсан байхад та нар намайг юунд Номи гэж дуудна вэ гэв. Ийхүү Номи Моав бэр Руттэйгээ Моавын нутгаас гарч хавраахын төрөчээр Бэтлехемд иржээ. За ийм нэгдүгээр бүлэг маань ийм түүх байна. Таад маань
урд нь уншижсэн баг. Тэгэхээр энэ түүхийг эргээд санаж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд эндээс би хэд хэдэн сэдвүүдээр энэ нэгдүгээр бүлээс харж агаад ярилцахыг хүссэн юм аа. Хамгийн эхний сэдв маань болохоор төрөнд бүр болох V гэдэг нэртэй. Та хэд маань анхааралтай сая текст анхааралтай уншсан бол намайг юу хэлэх гэж байгааг баг таамаглаж байгаа баг. Тэгээд ийм нэг хэллэг байдаг штэ. Хүмүүсийг гол гаргах гэдэг. Тэгээд энэ хэллэг хаанаас ихтэй мэдхөө. Гол гарах гэдэг чинь ер нь морих гэсэн үг штэ. Тийм морих юмыг аваад буцааж өгөхгүй навшрах гэх юм уу. Тийм морих юмыг аваад алуулгацаа мэдхгүй гэдэг ч юм. Бас ер нь бол нэг хэлсэндээ өрөхгүй байхыг гол гарах гэдэг тийм. Энэ үгийн гар дүнслийг мэдэх юм байна уу? Харцангуй сүүлийн үеиг байгаа шүү дээ. Социализм үед үеийг киног мэднэ үстэй таад маань. Михаил үгэн нөгөө эхний үгний эхнэрийг аваад нөгөө хоёр үтэйгээ гол гарч явсан чинь цагаантнуудаас нь тэр завтай хүмүүс зогсоод идэг шүү дээ. Тэгээ Михаил үгэн хэлдэг гэхлээр би энэ хүмүүсийг гол гаргачаад эргээд ирнэ гэж хэлдэг. Тэгээд энэ үгнээс ихтэй энэ гол гарах гэдэг. Яг ханжаа үгийн мушкад энэ жоохон сүг утгатай болгоцсон. Гэхдээ яагаад энэ төрн бүр болох вэ гэдэг би энэ гол гарах гэдэг үгтэй холбоотой байгаа юм бэ гэхээр бид нэр ингээд энэ текст харах юм бол нэгдүгээр ишлэлээр Мовын нутагт түр суухаар явжээ гэж хэлж байгаа. Энэ гэр бүлтэй Илимелех, Номи хоёр хүн. Яагаад явсан бэ гэвэл хүнддэг шалтгаантай байна те. Ган гачаал болсон учраас нутагт нь ган гачаал болсон учраас түр явжээ. За энэ дээр бас нэг асуулт төрж байгаа. Заавал Мовын нутаг руу явах хэрэг байсан юм уу? Ихүүдэгийн бусад нутагт ган гачихгүй гэж байгаагүй бахтаа гэж. За ямар ч зэнийг ингээд түр суухаар явсан байна. За тэгээ харсан чинь тэндээ амьдрын суваа гэж 2 дугаар ишлэлийн төгсгөлд амьдрын суваа гэж төгсөж байгаа. За тэгээ дахиад явж итэл чинь 4-р ишлэлийн төгсгөлд 10 жил тэндээ амьдрын суваа гэж. За нөгөө ган гачаалыг өнгөрөөчөөд идэх ч одоо магадгүй 1-2 жил юм уу эсвэл нэг дээр ургацын үеийг өнгөрөөчөөд ган гачиг тайлгдахаар эргээд нутагтаа ирэхээр явсан байж магадгүй л дээ. Тэгээд тэр нь алидэ 10 жил болчих. Тэр оронд юу болоотгсан бэ гэсэн чинь нөхөр нь насаар отох, Номогийн нөхөр нь нас орчиж. 2 хүүхэд нь Мов ихнэр аваад. Тэгээ 2 хүүхэд нь бас харамсалтайгаар миний ойлгож байгаа бол нэлээд залуугаар нас орчлаа. Ийм зүйлүүд болжээ. Тэгээ энэ эцэст Номи ямар шийдвэр гаргасан бэ гэхээр нутгаар руу буцъя 6 дугаар ишлэлээр энэ яв ард түмний хоолносээр ханган харж хандаж байгааг Мов нутгаас Номи сонсоод энэ шийдвэрээ гаргасан байна. Тэгээ эндээс нэг асуулт төрж байгаа. Хэрвээ нөхөр нь амьд байсан бол 2 хүүхэд амьд байсан бол энэ гэр бүл Мовын нутгаас хөдлөх байсан болов уу? Тэндээ баг хүүхэд амьдрах байсан биш үү? Тэгэхээр эндээс энэтэй холбоотой ямар зүйлийг хуваалцах хүсэж байгаа гэхээр бидний заримдаа түр гэд гаргасан шийдвэр бүр болчдөг талтай. Одоохон ингэсгээ дараа нь тэгчин гэдэг юмнууд дандаа их тохиолдолд бид нөр өөрөөсөө хуурах тийм зүйл болчдөг. Зүйл үүдэг. Тэгээд заавал ягаад энэ ихүүдэчүүдийн дайсан болсон Мов үндэсний нутагт очиж тийм олон жил амьдрах болов тий. Тэгээд тэнд нь бүр одоо таалагдсан болж таараад байна шүү дээ тэнд амьдраад. Тэгэхээр тэр нөхөр хүүхдүүд нөхөөгөө бол ер нь тэгээ баг тэнд амьдрахад билэн. Тэгээ энийг би орчин үеийн итгэгч биднээс одоо яг юутай холбож ойлгож болох вэ гэдэг дээр энэ одоо ийм зүйл бодогдсон юм аа. Бидний амьдралд янз бүрийн амьдралын мөчлгүүд гэдэг тийм англиар бол season гэдэг. Одоо бид нэр янз бүрийн амьдралын нэг цаг үеийг туулж яваа. Зарим нь одоо гэрүүл мэндийн асуудалтай байж болно. Тэгээд хайртай дотны өмнө нас орсон байж болно. Мөнгө сангийн гачаалд орсон үр зээлийн дарамтны дотор явж байгааж болно. Үр хүүхдтэйгээ үл ойлголцдог одоо өсвөр насны хүүхд болсон чинь өөрийн сонсгоо болцсон гэдэг нэг харилцаа тасарсан байж болно. Их нэртэйгээ нөхөртөөгөө ойлголцоо болцсон байж болно гэдэг ч юм ингээд. Янз бүрийн ингээд бидний амьдралд ингээд асуудал бэрхшээлүүд тасардгүй. Тэгээд тэргээд дагаад санаа зовнил одоо юу гэдэг стресс бухимдал тэр юмуд ингээд дүүрэн байдаг. Тэгээд тэр үед бид нэр энэ нөгөө түр шийдвэрийг
За одоо амьдралд ийм хүчлэг тулж байгаа юм чинь би одоо юун дээр бурхан цуглаан үйлчлэл мантай. Энийхээ ард гараадах яа юм тогтцоод хэцүү байна гэдэг байдлаар өөрийгөө ингээд цуглаанаас чөлөөлөөд гэх юм уу те чөлөөлөөд үйлчлэлээс хойш суугаад Библи уншихаа болоод гэдэг ч юм уу те. Тэгээд би одоо ингээд магадгүй нэг өнгөрсөн амьдралаа хараад би бурхан зөндөл итгэмжтэй үйлчилж байсан. Тэгээд миний амьдрал яагаад юм хэцүү байгаа юм бэ одоо бурханы ивэл өрөөд бууж болдгоо мó гэдэг ч юм уу те. Иймэрхүү юмнууд эсвэл нэг байдал намжлал гал унтраагаад ингээд бурханаас төр холдоох яа. Өөрөлдөл нэг хүнийхээ арга замаар тэрийг шийдэх гэдэг юм. Бурханд найдаж бурхан залбирахын оронд залбирал дондор бурханы хүчээр тэр нөхцөл байдлыг давахын оронд өөрийнхөө тэр одоо авьяас чадвар мэдлэг банкнд байгаа мөнгө одоо юу гэдэг танилтал 9 жилийн байдлаар тэр галыг унтраах гэж оролдоод за би тэгж жагаад эргэж ирнэ гэдэг. Тэгээд түрүүний ярьсан тэр нөгөө үер кинотой зөвлөх юм бол голын наад дэрэг юутай зөвлөж болох вэ? Цаад дэрэг юутай зөвлөж болох вэ? Наад дэрэг нь одоо бид нэр чинь итгэж аврагдсан хүмүүс бурхныхаа оршихуд бурхантай хамт байгаа эрг гэж бодъё те. За би цаад дэрэг рүү гарчаад ирнэ удахгүй нэг амьдралын нэг хоолой дээр хутга тулгачаад байгаа нүдийг шийдчихэд би эргээд ирнэ гэж мөрчих үү те. Мөрчдөг тохиолдол зөндөд харамсалтай миний бас байнга хэлдэг. Цуглааны ингээд он жилийн түүхүүдийн зургийг харах юм бол бидний дунд байхгүй байгаа энэ ертөнц рүү яваад өгсөн олон итгэгч нар байдаг. Тэгээд энэ бол бодит зүйл байгаа. Тэгэхээр тэр хэд маань голын цаад ирэх дээр гарчаад эргэж ирсэнгүй. Тэгээд тэдний нэг болохгүй бол бас сэрэмжтэй төр нь бүр болцдог тал байдаг шүү гэдгийг сануулъя. Тэгээд энэтэй холбоотой нөгөө бас сайхан уншижсэн зүйлээ залуучтай уулзсан гүд гамбаа гэдэг нэг хүн байдаг гамбаах гэдэг нэг одоо хуудастай. Тэгээд тэр залуучууд их сурамжтай үе бичтэй юм л да. Тэгээд орчин үед ингээд хүмүүс за нэг өглөө кофе уучаад ажиллаг ялцуулаад өгнө. За нэг фэйсбүүкийн хэдхэн минут ухчаад тэгээд яана нэг мэдээ харчаад яана өчигдөр нөгөө хин хоёр хоорондоо тоглосон шүү дээ гэдэг чинь ингээд нэг хэдхэн минут гэж явсан юм. За нэг үтсэн цааны цаг болцсон байна те. За хоолндоо орсон чинь нойр өрөө залах өрөө нэг үт зөөрөө болоод тэгээд өдөр хоногуд урсан өнгөрөөд тэгээд та нар санаж байгаа бол сайхан он гарч ирсэн баг те 2025 он те одоо дуусах гэж байна. Тэгэхээр магадгүй та нар 25 онд олон төлөвөө өөртөө тавьж ирсэн байж магадгүй олон зорилт хэдэн биелсэн бэ. Энэ үгийг бас өөртөө хэлж байгаа. Амралтын өдрөөр ч юм уу, тухайн ажлын өдөр ч юм уу. За би өнөөдөр ийм амжуулнаа гэж бодож ирсэн. Нөгөө нэг саяных шиг ингээд дайлгаад хэдхэн минут гэдэг дэлгэсэн юмнууд нь тэр өдрийг алдсан, тэр он жилийг алдсан байх магадaltaй. Тэгээд Эфес 5:5-аас би та нарт уншиж өгье. Молгоо хүмүүс шиг биш харин ухаалаг хүмүүсийн ёсоор хэрхэн амьдарч байгаагаа нэгтлэн хараа. Өдөр хоног зөвөн байгаа тул цагийг зөв ашиглаа. Тиймд мунхаг байж болохгүй. Харин ч эзний хүсэл юу болохыг ойлгож мэдээ гэж хэлсэн ба. Эндээс би нэг онцлог хүсэж байгаа нь болохоор яаж амьдраад байна амьдралаа ер нь жоохон хөндлөнгөөс харах хэрэгтэй гэж хэлж байна. Тэгээд 16 дугаар ишлэлийн тэр өдөр хоног зөвөн буюу гадаад хэлэн дээрх орчуулгуудаас харах юм бол өдөр хоногуд нь хуурамч манай ариун библийн бас түрүүний орчуулгууд дээр бас тэгж орчуулсан санагдаж байна. Тэгээ нэг цагийг зөв ашиглах буюу цагийг авах гэсэн утга байдаг. Тэгээд өдөр хоногуд ямар буруутай юм бэ? Өдөр хоног дараагаас урсаалаа шүү дээ. Тэгээд өдөр хоногуудыг хуурамч буруутгаж байгаа шиг. Гэхдээ хүмүүс юу гэж боддог талтай гэвэл надад хангалттай хугацаа байгаа. Энийг би дараа хийчих болно. Энийг би тэгж жаад би нэг гал алуу итгэж болно. Тэгж жаад би анхны хайр олж авна. Тэгж жаад би үйлчлээд өгнө. Түрүүний хэлсэн. Тэгээд би энэ нэг амьдралын нэг хэцүү нэг юм давтцаа үеийг ард нь харцсан би нэг үзүүлээд өгнө. Тэгээ хэсэг хугацааны дараа харсан чинь нөгөө тэр үеийн сэтгэл хөдлөл тэр үеийн одоо тэр бурханд үйлчлэх, бурханыг таньж мэдэх, хүмүүст сайн мэдээ хэлэх гэсэн бүх юмуд монторцсон. Тэр үед бодё юу сэтгэл хөдлөлтэй ингээд явж байсан юм дээ гэдэг ч юм уу тий. Хайлаа тийм нэг хөлдөө хөрмөл байдалд орцсон. Ийм байх талтай. Тэгэхээр энэ өдөр хоногуд урсан өнгөрж байгаа
яг тэр тухайн цаг моментод бидний одоо тэр хүүг аялгаа сэтгэлийн одоо юм ингээд яаж байгаа үед тэрийг ашиглахгүй бол ийм бас аюулуудгаа гэдгийг хэлэх гэсэн юм аа. Тэгээд энэ зүйлийг ерөнхийдөө ингээд дуусгаад орхидоо бас олон зүйлүүд нь болохоор нэг оюутан хүүхдүүд шиг ингээд амьдрал дээр гараад алгуулцдаг те ихтгэл амьдралаас хүнтэй суулаа, ажил төрөл хийлээ, хүүхд гаргалаа. Тэгэл нэг за хүүхд нэлэх байна, за хүүхд сургууль цэцэрлэг зөөж байна, за өсвөр насны хүүхд хэцүү байна, за ийм тийм байна. За би тэгж байгаа нэг тэгсэн чинь нэг үдсэн 60-70 нас хүрсэн те. Амьдралын асуудал нь араасаа цуглаад дуустдаггүй. Тэгэхээр энэ амьдрал бид нэр тийм нэг бүх юм ингээд боломжийн тийм юу хувьсгалын тохиолдолд бүрдсэн тийм гоё юм өгөхгүй. Тэгээд тэрний хажуугаар бид нэг заавал ингээд явахгүй болохгүй. Тэгээд төрн бүр болдог гэдэг энэ хөрөөтийн жишээн дээр энэ аюулыг бас бодож үзье гэж та нартай уриалъя. Тэгээд хоёрдугаарт нь болохоор хоёрдугаарс ярмаар байгаа юм болохоор өрөөт байгаа. Өрөөт бол за хоёулаа үйлсэн хамт явна гэсэнтэй хоёулаа танаа нутагт очиё гэж хэлсэн. Гэхдээ Орбан бол ботсон байгаа. Ард түмэн бурхан шилтэн рүү ботсон. Тэгээд өрөөт нь харин бол тууштай ингээд гаргасан шийдвэртэй бацаахсан. Тэгээд юу хэлэх гэдэг юм хэрэг өрөөт хэрэг моо нутагтаа үлдсэн бол амьдрал нь одоо цэцэглээл дэлгэрэл одоо бүх юм сайн сайхан байсан байна гэж би хэлэх гээгүй л да. Тэгээд бид нэг бодох юм бол тэр үеийн бэлтгэсэн эмэгтэйчүүдийг ер нь бодох хэрэгтэй. Энэ гурван эмэгтэйг уншиж байхдаа тэр үеийн бэлтгэсэн эмэгтэйчүүд гэдэг чинь ер нь эмэгтэй хүн гэдэг чинь нийгмийн одоо юуны хувьд бол одоо зэрэглэл гэх юм уу. Нэлээд доогоор түвшинд байгаа тийм. Тэгээд одоогийн шиг гүйцэд ажил хийх боломж авахгүй. За ажил хийлэхэд тэр нь магадгүй маш бага цалинтай ажиллах боломжтой. Мөнгө олчлаа гэд гараад банкнаас гүгээд мөнгө зээлэх боломжгүй. Одоо өөрөөр эмнэлгийн үйлчлэгээ гэж тэр эмнэлэг гэж юу вэ? Эрүүл мэндийн үйлчлэгээ гэж байлаа гэдэг ч юм уу. Тэгээд асар хүн амьдрал туулж байсан ийм хүмүүс байгаа. Тийм учраас шинэ гэрэн дээр тэр бэлгэсэн эмэгтэйчүүдэд хандаж тэдний харж хандж явах тухай нэг захиалсан юм байдаг. Тэгэхээр тэр үеийн эмэгтэй хүмүүсийн одоо амьдрал ялангуяа нөхөр нас орлоо бол тэр хүмүүсийн амьдрал яаж одоо ганхаж ингэж маш хэцүү байдалд орж исэн байдаг. Энэ зүйлийг таад мань төсөөлж үзээрэй гэж хэлж байна. Тэгэхээр моо нутагтаа үлдсэн ч гэсэн рүүтэй нэг тийм гэрэл гоё ирээдүйг нь хүлээж аваагүй бах. Гэхдээ ятгахтаа төрсөн ах дүүс нь байгаа, төрсөн нутаг нь байгаа. Тэгэхэд илүү муу нөхцөл рүү зүтгэсэн байгаа тийм. Яхудаа нутгаар очоод мэдээж хар эмхтэй юм яхудаачуудын үздэггүй үндэстэй эмхтэй ирлээ шүү дээ. Тэгээ эмхтэй, тэгээ бэлгэсэн эмхтэй. Энэ хүн бол мэдээж хүмүүс таад үзэгдэх элдвэр юу гэдэг одоо дарамтлуулах тийм 9 жилийн тийм зүйлүүд бол байсан магадгүй бэлгийн хүчрхийлэлд орч магадгүй хэмрэх утгатай юм одоо рут номдор гарч байгаа. Тэгээд ер нь бол энэ эмхтэй байдал бол маш юм юу байхгүй хэцүү нөхцөл байдал. Тэгсэн ч гэсэн би тантай хамт явна. Гэвч энэ шийдвэрийн бүгдээр бид нар 16 дугаар ишлээс харж байгаа тийм бүгдээр хамтдаа уншия. Таны явах газар би явж, таны суух газар би суун. Таны ард түмэн миний ард түмэн болж, таны бурхан миний бурхан болно гэж хэлж байгаа юм. Магадгүй энэ Номигийн гэр бүл нөхөр нь хоёр хүүхэд нь энэ эмэгтэйд бурханы гэрлийг бас харуулсан байж магадгүй. Тийм учраас ямар ч энэ бурханыг би даах ёстой байна гэдэг тэр шийдвэрийг гаргасан гэж магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ өрөөтийн шийдвэрт холбоотой би юу гэж хоёр дахь бүлээг нэрлэж байгаа гэхээр одоо ярих юм нэрлэж байгаа гэхээр 5 тухайн бүс гэдэг. 5 тухайн бүсээ ороход бэлдэнэ үү гэдэг ийм асуултыг өөртөө болон таад бас тавьж байна. Тэгээ хүн нэг 5 тухайн бүстэй маш амархан дасдаг. Тэгээ 5 тухтай бүс гэж ер нь юу гэсэн үг вэ гэхээр
тайвшрал мэдэрдэг, аюулгүй байдал, тав тухыг мэдэрдэг, дасал болсон сөрөг талаас нь харах юм бол хэвшмэл, унтаа, түгжигдмэл өсөлтөө, тогтоол ус мэд урсгалгүй, яралдаа болон гортой юм ороод идэг, юм өөрөөс нь гардаггүй. Нийцэд дасцсан нэг юм орчин, уусцсан нэг юм орчин байна. Тэр хүн нэг юм дассан газрын даавуу зөөлөн нөгөө Орос улсын бас зүрд зүгээд айл зочлох сайхан. Гэхдээ гэртээ хамгийн сайхан гэдэг. Тэгээ нэг юм дассан сурсан орчиндөө хүн ер нь тэрнээс анги маш их зурдаг. Гэтэл нэмэгтэй болохоор өөрийг нь юу хүлээж байгааг мэдж байгаад олигтой бүлгөөгүүд мэдж байгаа хэрнээ хатам ээжтэйгээ цуг явахыг илүүд үтсэн юм тэ нутагтаа үлдснээс. Өөрөлдвөл тав тухын бүсээсээ зоригтой гарч чадсан. Энэ нэмэгтэй зориг байгаа даа. Зүрх байгаа даа. Тэгээд гарсан шийдвэртэй тууштай эргэж уцахгүй ийм байдал байна. Тэгээд энийг юу гэж ойлгох вэ гэхээр орчин үеийн өнөө цагийн биднэрт одоо эндээс бас ямар сургамж авч болох вэ гэдэг л надад хэлсэн байна. Тэгээд нэг юм үг гэдэгтэй чон цатглан хон бүрээ гэдэг нэг юм үг гэдэгтэй. Одоо энэ дэлхий дээрч энэ ертөнцид амьдарч байхдаа чихийн нэцэж тулын дороохгүй итгэгчний дунд ч гэсэн нэг тэгээд нэг юу юм даа ингээд тэхээ голоор ингээд дундуур нэгсэл явж байдаг те. Нэг урдуур цайлж ингээд улаан Есүс чинь гал олон хүн биш. Гэхдээ бас нэг амар хооgur суулчихгүй гэдэг чинь ингээд нэг юм өөрийнх нь тав тухын бүсээ ингээд бий болгоцсон. Тэндээсээ гарах дурггүй ийм зүйл. Тэгээд 4 минут дээр иш татаад амбаа гэдэг нь яг тэр жишээн дээр тэгжсэн байхгүй. Тав тухын 100 бүс чинь чамайг удаанаар ална, шууд алахгүй. Удаанаар ална гэдэг тэрэн дээр зүрлээд бидний нэг сайн мэддэг юм мэлхийн жишээ хэлжсэн. Мэлхий хэлээ халуусрыг хүлээд үрж үзээд пүй па гэдэг шүү дээ. Тэгээд тэр халуусны температурыг аажмаар нэмэхэд тассаар гоод шалзарч өгдөг. Тэгээд бид нарыг тэр тав тухын бүс одоо ийм түрүүний хэлдгээр унтаа хөшүүн юу гэдэг нь тэр нэг сөрөг баах үг гэлээ шүү дээ. Тийм байдлыг хөтлөх аюултай учраас энэ нэмэгтэй рут бол ингээд зөрөгтэй шийдвэр гаргасан байна. Илүү олон үйл мэдэгдэхтэй, илүү тодорхойгүй байдал руу тэгээ нөхцөлөд маш хэцүү болно гэдэг мэдсэн хэрнээ ингээд явжээ. Тэгээд энийг орчин үеийн бид нар одоо юутай зөвлөж холбож болох вэ? Итгэлийн амьдралтаа юу холбож болох вэ гэхээр залбирдаг залбирал маань нэг л хэвэн те. Амнаас ингээ боор ингээ автоматар гарч идэг. Одоо чин зүрхсэтгэл юм биш юм уу? Автоматар ингээ дайндаа зүгээр ингээ нөгөө буддын манд нэгдсэн гэдэг шиг, цээжлэн маань нэгдсэн шиг болсон гэдэг ч юм. Библийг унших нь нэлээд өнгөрдөг ор мөртөд за Библиас хаяа харж авахгүй болохгүй. Тэгээд ариун сүнсний илчлэлт ятгалгаанд ингээд дүүлээ тий. Чи тийш яв тэр хүний төлөө залбир, тэр хүн цайныг үлд, чи тэр хүнд очих ёстой юм шүү. Тэр хүний төлөө залбирх ёстой юм шүү. Чи энэ төлөө талархах ёстой юм шүү гэдэг юмнууд ингээд чихний гажуугаар явуулаад тий. Үйлчлэл бараг оролцдог, бусдын хэрэгцээг мэдрэх, туслах, бусдын төлөө залбирх залбирал байдаг. Залбирлыг ажиглах юм бол Бурханаас дандаа юм гуйдаг, өг гэдэг тий. Филиппой 4-р бүлгийн тэр хэсэг аач талдартай нөгөө 4-6-аас хол залбирал ба гуйлттай гэж хоёр үг байгаа даа. Тэгэхээр залбирал гэдэг бол Бурхантай харилцаа байгаа. Гуйлт гэдэг нь бол тусдаа асуудал байгаа. Бидний залбиралд 100 гуйлт болсон, 199% гуйлт болсон. Байх үе гэж сая нөгөө нэг өдөр үрчлэн багтаа уулзраа бах маань бас хэлжсэн сануулжсэн тий. Тэгэхээр залбирал гэж тустай байна. Гуйлт гэж бас тустай байна. Тэрнээс Бурхан бол нөгөө хэлжсэн тий нөгөө төржийн бүтэн санд бас нармат пастор маань олцчихсан шүү дээ. Бурхан бол бэр дэвшээ, донхноос гарч ирээд хүсэл болгоно мэдээлэлд бэр дэвшээ. За тэгээд тав тухайн бус гэдэг нь юм байна. Тэгээд нэг өөртөө ямар нэгэн юм хөндөөр өвдөлт юу гэдэг тавгүй байдлыг мэдрэх хүсдэггүй, хүмүүс сайн мэдээ хэлдэггүй, ажиллаж байгаа ажлын газартаа итгэж гэдгээ зарлдаггүй, одоо өөр юу гэдэг чинь тийм. Иймэрхүү. Тэгээд хамгийн түрүүнд за би үйлчлэл тэгж байгаа нэг үйлчлэл нэ тэгтээ түрүүний хэлдгээр тийм. Тэгтээ би эхлээд аюулгүй байдал амьдралын баталгаагаа хангах хэрэгтэй байна. Эхлээд амьдралаа бодно штэ. Тэгээд магадгүй нас мөнгө ирч хүч өвлдвөл тэтгэврийн насандаа гараад
тэг цаана үйлчлэх байлгүй гэдэг ч юм уу тийм. Тэгсэн чинь тэтгэврийн насандаа өрөхгүй чад ичгэл яа гэдэг асуудал байна. Тэгээд тэрийг үз зөвтгөх бид нар болохгүй бол миний амьдрал надаас хинт санаад байх юм бэ? Ясам дээр хүмүүс хотлоо гэдэг шүү дээ гэдэг ч юм уу тийм. Амар боддог шүү дээ гэдэг. Ийм зүйлүүдийг бас тавтхан бусдаар бодож ярихсан маа. Тэгээд өөр бас хэлмээр байгаа зүйл нь бидний муу зуршлууд ээж болно. Нууц гэм нүглүүд ээж болно. Түрүүний хэлдэг нөө дэлгэцэн ингээд эрхээ ураагаар ингээд байнга эрхээ ураа ажилладаг. Янз бүрийн архитарс билгийн гаж бодол төсөөл одоос орчин үед нэг краш гэдэг нэг үг гараад байна тийм. Их нэртэй нөхөртэй ирнэ би тэрэнд крашлаад байна гэдэг тийм. Одоо нэг сэтг нөх гэх юм. Сэтэ яа. Тэр нэг хэвийн зүйл мэт болсон. Тэгээ хин нэгэн нөхрийнхөө хажуугаар эхнэрийнхөө хажуугаар хин нэгэнд удаа ингээд татагдах юм хэвийн зүйл мэт ингээд ярьдаг болсон. So би юм хүн ингээд төрсэн хүн намайг байгаар нүлээж авалаа. Өөрийгөө өөрчлөхийнсэн өсөж дэвжихийнсэн одоо нэг итгэлийн үед жишээ сүүн дижилт юм биш бор олтон бол хатаа харуул иддэг болъё тийм байхгүй. So би уучлалмааргүй байна. Тэр хүн чинь өөрөө ингэж хэлсэн тэгээд хэлсэн гэдэг ч юм уу тийм. Бурхан ингээд маш тодорхой хэлсэн тушаал маягаар хэлсэн үгнүүд байгаа шүү дээ тийм. Тэгээд уучлал дайснагаа хайрал дайснагаа ерөө гэсэн юм. Тэр зүйлүүдийг та нар миний оронд байж үзэг мэдэхгүй байна. Та нар миний оронд байсан бол яах юм болдог гэдэг ч юм тийм. Гэтэл би нөгөө талаас та нарын үзэж дуулж байгаа бүх юм чинь хэн нэгэн тохиолдсон зүйл байгаа. Та нар нэг энэ тал ороод хийдэр цорын ганц нэг хүн ямар ч хүн хийж дуулж байгаа зовлонд болоод байгаа нэг тийм онцгой одоо ямар юм да. Онцгой амар зовж байгаа юм биш. Энэ ороод байхгүй гэж хэлээд байгаа шүү. Яг ижлэхэн зовлонд дуулж байгаа үмэн гуун байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бас хуваалцж байна. Тэгээд энэ ертөнцийн явдал нийцлэхүүгээд Ром 12 дээр байдаг. Одоо сүүлийн үед нэг шоу болоод тэрийг дагаад түн болоо амьсгалж байна. Итгэгч нар гэсэн тэрийг дагаад амьсгалаад байна. Physical leisure гэдэг. Тэгээд ингээл нэг тиймэрхүү юм ингээд хараад огшоод байсан гэдэл ингээд амьдрал дуусчих үе дээ. Түрүүний ярьжсэн би нэг гол санаагаар ярьж бид өдрүүд биднэр хуурдаг шүү гэж хэлдэг байхгүй тийм. Чамд хангалттай цаг он жилүүд байна. Ялангуяа бид залуучууд тэр бид нэр яг Эфес намыг дөрж өмтөнсөн ярьсан. Миний амьдрал урд маань тэр чигээрээ дураж байна. Бүхэл бүтэн амьдрал маань урд маань байна гэж андуурхгүй одоо миний үе минь надаас тийш бүх хөгшчүүд маань ингээд хүүхэд нас залуу нас бүгдийн өнгөтөр ярьж өгөө шүү. Сайхан тэр юу байсан. Тоон жилүүд бол ингээд урсаа авчдаг гэдэг. За тэгээд энэ 5 дахь бүсэгдэлтэй холбоотой хуваарь итгэгч гэдэг бас нэг юм ойлголт байдаг. За энэ зүйлүүдийг би хуваалцах гэсэн юм аа. Тэг хин нэг дагалдуулдаггүй символыг тасалчих гад байдаг гэдэг ч юм уу тийм. Энэ бурхны тухай юм үг сургаал энднэрүүд ер нь их тийм анхаарлын татдаг нойрон өргөдөг уут гартай ийм байх юм бол би энэ 5 дахь бүстэй ингээд итгэхийг тавлцсан юм шүү гэдэг ийм юм бас өөрсдөөс асууя гэж уриалгах гэсэн юм аа. За тэгээд за бас нэг ярмаар байгаа зүйл болохоор энэ нэг хатан бэрийн харилцаа ба. Энэ нэгдүгээр бүлэгт холбоотой. Энэ дээр бол яг хатан бэр байна. Энэ хүүснүүд хамаагүй те. Хатан хүргэний ч бас харилцаа гэж болно. Хатан ээж бэр биш. Хатан аав хүргэн гэж болно те. Энэ бол хамаагүй. Ер нь бол зарчим нь адилхан. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүдийг та хэд маань одоо өөрөөлгөө жишээ нь одоо нэгдүгээр бүлэг эмэгтэй хүн хатан ээж ба бэрийн тухай яриад байгаа учраас эмэгтэйчүүдийг хандж асуудаг те. Эрэгтэйчүүд бас хамаатай шүү. Тэ ирээдүйд та ямар хатан маа болох вэ гэж асууя. Тэгээ нэг яг хатан ээжээс амар шархавж ийсэн, зовж ийсэн, хавчигж ийсэн, ад үзэгж ийсэн хүмүүс би өөртөө том болоод хизээч хатан ээжгээ болохгүй дээ гэж яагаад болчдөг. Ийм тал бас байдаг шүү. Би аав шиг хизээч аригчин болохгүй дээ гэж яагаад аригчин болцсон хүмүүс байдагтай адилхан тийм. Тэгээ тийм хүмүүс одоо жишээ нь ингэж болно тийм. Хүмүүс таацгүй маа эхнэр гэж нэг ажилтгүй анхааргүй арчаагүй юм ийм тийм бол гоочлол эхнэр юм. Энд дээр нэг хүүгийнхаа сонгосон сонголтод одоо сэтгэл дундор байдаг ч юм уу. Тэгээ хүүгийнхаанаас ээж сонголт хийж чадахгүй шүү дээ. Тэгээд тэгтээ ямар
зүйлийг хийж чадахыг бол хүүдээ тэгвэл ирээдүйд хань ажлыг сонгох тэр зөв үнэт зөв шалгуур тэр юмыг зөв суулгаад өгөх. Тэр бол бидний хийж чадах зүйл байна тий. Гэр бүлд нь ингээд хүмүүсийн дандаа гадна төрх ярьдаг. Тийм гэр бүлд өссөн хүүхэд ямар ихнэр сонгох болоо. Дандаа хин нэгний тий царай зүснүүд төмсөг давхраа нүд шүд би хаа ийм яриад идэг. Монголчууд энэ бол маш түгээмэл үздэг зүйл байна тий. Түүнийг дандаа гаднах байдлаар нэг ярьдаг. Тэгээ энийг л одоо өргөн мандуулаад ийм тэр охин тэр юу болстой юу болоо. Тэгээд одоо их хадам ээж чинь манай хүү чинь ирээдүйд нэг ийм мист маягийн нэг ийм их нэртэй болно гэдэг хүлээлттэй байжсэн чинь тийм эмхтэй биш дагуудад ирэх юм бол тэгээ шууд гоочлох юмд ордог. Тэгээд сургууль үгстэй байгаа шүү дээ. Яг ямар хүнийг чихэн сайн ихнэр хэлэх вэ? Бурхны хэмжээрээр ямар ихнэр чихэн сайн ихнэр байдаг. Тэр зүйл байгаа. Эсрэгээр нөгөө нэг гизүү ихнэрүүдийг бас хэлсэн байдаг. Тийм ихнэр тэр үний амьдрал үнэн хэцүү болно гэдгийг бас хэлсэн маа. Тэгэхээр юуг чуулчлаа, юуг ихэнтэй авах юм? Ирэмбэрээ яг юу нэгдүгээр таах юм бэ? Тэр гадаад өнгө үзэнд тийм чухал юм уу? Бурхан хайртай гэдэг тэр охин ирээдүйн тэр бэрчэндээ бурхан хайртай юм уу? Бурханы одоо энэ рүүчгийн даруй зөрсдөлтэй юм уу? Хадам ээж хайрлж халамжсан ийм зөрсдөлтэй юм хүмүүсийг хайрладаг ийм эмэгтэй байх юм. Тэрийг хүүдээ бид нар бас суулгаж өгч чадна. Одоо юу хэлэх гэдэг нь тэгэхээр одоо хит тийм ярьдгаас болоод гаднах байдлаар амар мундаг окей гэж болно. Гэхдээ хүн чанар, мэс чанарын үед хэцүүхэн тийм эмэгтэйчүүд одоо орчин цаг үед маш их байна шүү дээ. За тэгээд энэтэй холбоотой та нар гадаад бэртэй болоход бэлэн үү жишээ. Гадаад бэртэй болвол яах вэ? Одоо номи ингээд гадаад бэртэй болчихлоо шүү дээ. Мов бэртэй. Чамд нэг Монголын молцсонгүй юу гэж цаг нь хаваагүй тий. Тэгээ ирээдүйд бас нэг хүүчин эсвэл бэрчин нэг тантай уулзахаас халгадаг, айдаг, бэрэгдэг тийм хадам ээж байгаа хөө. Баяр хөөртэй ирээд инээ цанаа жим ярьж байгаад ингээд гараа явдаг тийм хадам ээж байгаа хөө. Хүмүүст инээд биелэлдэг хүн байх юм уу? Хүмүүсийн амьдралыг хэцүүдүүлдэг хүн байх юм уу гэдэг ч юм тий. Тэгээ эмэгтэйчүүд бас нэг юм зүйл өгд юм нэг хүүгээ харамлдаг, тавьж явуулахыг хүсдэггүй. Ялангуяа ганц үе эмэгтэйчүүд те. Ялангуяа одоо манай аав ээж хоёр маань бидний багцаас манайх 3 хүү 5 хүн байхгүй. Тэгэхээр ээжүүд намайг чинь ингээд гэрлэх би чинь хамгийн сүүлд гэрэлсэн. Биш манай дүү надаас хан гэрэлсэн. Тэгвэл битээ маш шууд гэрлэхгүй байсан. Тэгвэл яг ээжүүд чинь намайг ингээд гэрлүүлж тавьж явуулах нь бол маш сэтгэл зүйд маш их том юу байсан юм гэж харагддаг. Тэр талаар баг сэтгэл зүйн тийм янз бүрийн онол юм байдаг юм дээ. Хүүгийнхаа хайртай цорын ганц эмэгтэй байх. Номер 1 хайрлагц эмэгтэй байх гэдэг нэг ийм хүсэл бас эмэгтэй байх тал байдаг. Ялангуяа ганц эмэгтэйч тийм. Тэгэхээр ийм зүйл байх вэ. За тэгээд бас нэг зүйл нь болохоор нөгөө нэг хүүгээрээ бахархангаа өөрөөрөө бахархаад идэг нэг тийм юм байдаг. Юу гэж хэлээд байна гэхээр хүүгээ яриад байгаа мэд боловч өөрийгөө цаагаараа ингээд магтаад идэг тийм. Миний хүү чи ийм эрүүл сарууд өссөн, ийм өсвөлгөн тойрноо тэдэн метр өндөр одоо юу гэдэг нь те ингэж мундаг хүмүүжсэн даруу маруу тусч гэдэг ч юм уу. Тэгээ магадгүй царайлаг мариалаг гэдэг ч юм уу те ээжигээ дээрээс аавгаа дээрээс гэдэг ч юм. Тэгээ юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр хүүхдтэйг өсгөхөд тэр ээж мэд оролцоо байгаа те. Гэхдээ алдан хүнд байх хэрэгтэй юм бэ? Эцсийн алдан. Бурханд байх хэрэгтэй үстэй те. Тэр хүүхдийг магадгүй тэгж хүмүүжүүлэх боломжийг өрөөж өгсөн. Магадгүй гайгүй сургууль соёл сурах, гайгүй эрүүл хоол хүнсээр хөдөлж өсгсөн гэдэг чинь тэр бүхнийг хэн хангасан юм бэ? Бурхан хангасан байна тий. Тэр хүүхдийг өсгөх орчин, тэр бүх зүйлүүдийг магадгүй таны тэр хандсан хань нөхрийг бурхан өгсөн байна. Тэгэхээр тэр бурханд очиж хаягдах хэвээр алдрыг өөртөө наах гээд би ийм супер ээж учраас хүмүүний ийм супер байгаамаа. Тэгтлийн бэрийн байж байгаа царыг хардаг гэдэг ч юм те. Тэгэхээр энэ зүйлийг бас та хэдтэй ярмаар санагцсан. За дараагийн нэг зүйл нь болохоор энэ гашуудл номын ингээд гашуудж байгаа. Ингээ харах юм бол
Ер нь бол баг агсан тавьж байгаа юм шиг тий. Бурханд агсан тавиад бурханд гомдох нь байдаг. Хүмүүс тийм хүмүүс байдаг. Угаасаа миний амьдрал яагаад юм гонхтой юм бэ гэдэг чинь манай хамаатны хүүхдээ нэг багтаа хэлчихсэн. Бүр жоохон хэлчихсэн тийм үг гэдэг. Миний амьдрал яагаад юм гонхтой юм бэ? Ялангуяа тэр хүн одоо бурхныг даах гэж амьдарч гэж оролдож явсан байж магадгүй, үйлчлэжсэн байж магадгүй. Тэр тусмаа бүр тэр гомдол нь их байж магадгүй тийм. Тэгээд Номигийн хэлсэн үгнүүдийг харъя л та одоо энэ дээр. Намайг Номи гэж битгий дуудана, харин Мараа гэж дуудаа. Төгс үчтэйгээр намайг гэхэд гашуудуулсан. Би тэгш дүүрэн гарч явсан боловч Ява намайг хох хоосон буцаалаа. Ява миний эсрэг хандаж төгс үчтэйгээр гайхамшиг учруулсан байхад гэж байгаа байхгүй. Тэгээд энд бол ер нь бурханд буруутгасан, бурханд одоо гомдолсон, ялгарсан гэдэг ч юм уу тийм. Түрүүний хэлдгээр та бараг агсан тавьж байгаа юм шиг ийм зүйл байна. Явагийн мотор миний эсрэг байсан учраас та нараас илүү надад гашуун зовлонтой байна. Тэгээ Мараа гэдэг үг нь болохоор Монгол Мараа гэдэг утга байгаа шүү дээ. Хужир Марааны гашуун гэсэн тийм утга байгаа. Намайг одоо гашуун гэж нэрлэе гэж хэлж байна тийм. Миний амьдрал яасан гонхтой вэ? Тэгээ мэдээж хайртай нөхрөө авах, хоёр үг авах ямар өлөг байх вэ тийм. Хоёр хүн бол нэлээд зэл залуугаар нас орсон. Гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Тэгээ энэтэй холбоотой юу гэж хэлэх вэ гэхээр нөгөө миний уулзсан тэр 1-р Тесалоникийн 4-р бүлэг байгаа шүү дээ. Үхэл. Итгэгч бид нэр үхэлд хандах хандлага итгэгч биш хүмүүсээс юугаар ялгаатай байх хэвтэй бэ гэдэг. Тэр бидний гол найдвар байгаа даа шүү дээ. Тэгэхээр мэдээж хайртай ойр дотны хүмүүс насвар бол гашуудч болно. Тэр отгой Номи шиг ингээд зүрхэнд ингээд бүр ингээд байгаа бүх юмудаа бурхан руу ингээд зүрхний одоо хашгираа гэх юм уу. Тэр зөвхөрл тэр юмудаа ингээд гаргаж болно. Гэхдээ энэ нь бас удаан үргэлжилж болохгүй тийм. Тэгээ бурханыг үргэлж буруутгаад юм уу бурхан дондоо дэж болохгүй. Тэгэхээр энэ бол зүгээр хэвээ. Гэхдээ энийг бас хэтрүүлж болохгүй. Яг тэр гашуудж байгаа үед хүн хэцүү зүрх нь ингээ хамаг амьдрал утга учиргүй одоо насаараа цагаан хуваа дундаа гэсэн ч юм уу үр ачцыг хараад байж энэ гэсэн ингээд хүний дотор олон хүлээлттэй зүйж болно ш таньтайгаа. Тэгээд тэр бүх юм ингээ нуруу онцлоо ш тэ. Тэгэхээр тэрний яаж байгаа энэ зүйлүүд ч юм бол хэвэн ингээд сэтгэл хөдлөл мөн тэгтэй энийгээ бурханд өргөөд илэрхийлэгдээд тэгээд бид нар 1-р Тесалоникийн юм дээр 4-р бүлэг дээр ярьжсэн шиг гашуудлын тэр зөв тайлал явагдаад эдгэрээд ингээд бидний зүрх сэтгэл ингээд гашуудлаас салах хэрэгтэй байна. Тэгээд гашуудлаас салахын тулд бид нэр бурханд талархах хэрэгтэй. Одоо энэ санаа зовнил маань гашуудл гэдэг чинь бурхан руу хандж байгаа нэг айхтар хэцүү хатуу өгнөд яавал эдгэрэх вэ гэвэл бурхан талархах үед л эдгэрнэ тийм үү. Хоёр хүүт, ийм сайхан хоёр хүүт таа өрөөж өгсөн баярлалаа. Хоёр хүүг маань тэднээс хүртэл бас ингээм хамт байсан баярлалаа гэдэг ч юм уу тийм. Энэ зүйлүүд ингээд бурхан өөрөж болно. Ханыхын төлөө бас талархаж болно гэдэг ч юм. Тэгэд энэ талархал байж тэр зөв эдгэрэл тэр юм явагдана. Тэгэхгүй бол энэ гашуудлал бол биднийг нөгөө хортой өмс шиг тэр нөгөө үйл өөрчлөл шиг бидний дотроос маань мэрээл байх болно. Тэгээ би бас тэр 1-р Тесалоник 4-р бүлэг дээр ярьжсэн нөгөө өөрийгөө бас буруутгах юм байдаг. Тэг би тэгэхэд тэгсэн бол энэ маань амьд байх юм шиг үхэхгүй байх юм биш үү гэдэг юм. Энэ буруутгаад энэ одоо өөрийгөө яллах өөрөө тэр олон зүйлүүдээс бидний хөрсдөг. Эдгэж болно. За тэгээд энэ сэдвүүдийг та хэддэг хуваалцах гэсэн юм аа. Төрн бүр болчихъя. 5 тухайн бүсээ гэж бас хэлсэн тийм мэлхий. Тэгээд энэ хадам бэр буюу хадам хөргөний харилцаа тэгээд гашуудл зөв тайлгдах. Голын цаад ирэг дээр үлдчихвэ дээ гэдэг юмдаг. Та бүхэндээ хуваалцъя. Тэгээд бурхан хамт байгаагийн шинж тэмдэг ер нь юу гэдэг юм бэ? Гашуудалтай холбоотой хэлэхэд. Одоо энэ ертөнцийн хэмжээрээр одоо бүх юм ингээд тэгшэрсэн төгсөрсөн одоо ингээд ямар ч асуудалгүй явж байгаа. Тэр хүн тэл бурхан хамт байна гэсэн үг.
Тэгвэл Даниэлийг санаа л да. Тэгвэл Йосефийг санаа л да. Паулийн амьдралыг харъя л да тий. Зүгээр уншаад өнгөрөх биш, тэр хүний оронд өөрсдөө тавиад Йосеф төрсөн ах トゥ нартай одоо нэг юу гэх уралтыг мэдэрсэн. Боол болгож худалдагдсан. Мухагаар бүтгэгдсэн, шоронд орсон. Одоо бид нэр төгсгөлийн уншаад Йосеф сүлтний юм болсон гэдгийг мэдж байгаа болохоос тэр хүн боол байхдаа юм шоронд байхдаа хизээ боолоосоо болохыг хизээ шоронгоос гарахыг мэдэхгүй байсан. Тэ? Тэр хүний амьдрал зүгээр маш тодорхой он жилүүд өнгөрсөн, хамаг залуу насны өнгөрсөн байгаа ч тийм. Тэгэхээр Бурхан түүнтэй хамт байлаа гэдэг давтан хэлсэн байдаг Йосефтэй. Тэгээ Бурхан Йосефтэй хамт байсан бол тэр зовлонгуудаас нь гэтлэхгүй яасан би гэж бодож болох юм тийм. Яг тэр асуултыг бид нэр өөрсөндөө Бурхан намайг сонсоход болсон юм уу? Бурхан надаас хол байгаа мó гэж бодогдмоор үедээ бас асуух хэрэгтэй тийм. Бурхан хамт биш байгаагийн шинжин заавал тэр одоо юу гэдэг нь ах トゥ угийн уралт хүнд бүртгэх тэр зүйлүүд байт юм уу? Даниэлийг санаад найзуудын санаад Арслангийн нөхрөө галруу шийдэгцсэн шүү дээ. Тэгээ Бурхан хамтаагаа тэгд юм уу гэж асууж болно шүү дээ жишээ нь тийм үү? Алив нөгөө Бурхан чинь гэх нөгөө сэрэл кино шиг ч юм уу нөгөө йога ихнэр шиг ч юм уу. Тэгтэл тэд нэр тийш орсон үхстэй бол үхээ. Бурхан хамгаална хамгаалахгүй ч байсан хамаагүй гэдээ орсон байна тийм. Паулийн амьдралыг ингэж зурлаад бодох юм бол нөгөө итгэж осноос хойш нүүдийн нар үзээгүй мэйг амьдрал байгаа шүү дээ. Тэгээ яг энэ рүүттэй адилхан хотоос хот руу сайн мэдээ хэлээд явдаг. Очих байгаа хотод нь юу хүлээж байгааг мэддэг. Очоод би зодуулж нүдүүлнэ. Яхудачуудтай хавчуулна. Магадгүй алуучч магадгүй. Тэгсэрнэ би сайн мэдээ хийсэл авах нь хэлэхгүй чадахгүй. Тэгээ Бурхан хамт биш байна гэдэг бол энэ зовлон бидний амьдрал энэ дэлхийн амьдралтай одоо энэ зовлон бэрхшээл гэдэг юм. Энэ юмнуудаар хэмжигдэхгүй гэдэг нь харагдаж байгаа. Тэгээ энэ ертөнцийн хэмжээрээр маш олон юмтай хэрнэ маш хэцүү сэтгэл санааны хувьд маш хэцүү амьдрал хүмүүс гэж болно. Бачууч гэсэн уйлдаг гэх кино гэдэг тийм. Тэгэхээр хэрэв би тэр шиг энэ шиг одоо баян байсан бол дансандаа тэдэн тэр бомог хэдэн сая доллартай байсан бол би өөртөө жинхэнэ аз жаргалтай байх байсан гэдэг ч юм уу тэр бол шал худлаа гэдэг бид нар харуулдаг. За тэгээд дараагийн бүлгүүд дээр гарна нөгөө рутийн нөгөө даруй зүрх сэтгэл, Бурханыг ирж хаах зүрх сэтгэл, хүмүүсийн хайр халамж үзүүлдэг ийм нэг маш юм даруй эмхтэй гэдэг юм дүр зураг харагдаад байна. Тэгээд дараагийн бүлгүүд дээр манай хуваалцах хаа. Тэгээд өнөөдрийн ярих зүйлөө энэ үрээд өндөрлөе. Тэгээд хамтдаа залбираад өнөөдрийн цагийг дуусгая. Баярлалаа Бурхан, танд өнөөдрийн энэ цагийн төлөө таны бидэнд бичиж үлдээсэн түүхийн төлөө баярлалаа. Тэгээд рүүтийн түүхээс солон зүйл байгаа Бурхан. Тэр бүх зүйлүүдийг бид нэр хүн нэг бүр яг өөртөө наан ойлгож хэрэгжүүлж таны хүслийн дагуу өөрчлөгдөхөд тэр тав дахын бүсээсээ гарахад та туслаарай гэж гуйж байна. Өөрсдөө хуурдаг янз бүрийн тэр худлаа амлалтуудаас хол байх та туслаарай гэж гуйж байна. Тэр бидний амьдрал гашуудлаа бол тэр гашуудл зөв тавигдахад та туслаарай гэж гуйж байна. Тэр ирээдүйд бид нэр ирээдүйн бэрээ хүргэнэ өөрийн хүү охин мэд хайрлах тэр хайрыг танаас олж авахд туслаарай. Мэрэгэн ухаантай байхдаа туслаарай гэж гуйж байна. Бүх зүйлийн төлөө тань талархан Есүсийн нэрээр залбирлаа. Амен.